сайн бацхан уу? Титаа нөхцөлгөрөө уулзж байхдаа баяртай байна. За өнөөдөр манай галтгоонд одоо тогооч шеф хам болор маань ирсэн байгаа. За тэгээ хам болор маань бол party kitchen буюу одоо номингийн сүлжээ дотор байдаг. Одоо fast food, за гомон, ер нь Аз хоолны маш гоё хоолны одоо газар байдаг. За тэгээ тэр газрын одоо ерөнхийд тогооч яваа. За тэгээ хам болрын хувьд бол бас 22 онд одоо улсын аваргаар одоо хоолны тогоочны тэмцээнээр одоо нэг алт хоёр мөнгө бас авч чадсан мундаг одоо авьяаста залуу шеф байгаамаа. За тэгээд өдрийн мэнд. Өдрийн мэнд. За медаль зүйтэй зүжигсэн яа. Мөхөө зүжигсэн тэр. За тэгээд одоо би ингэж яриад байгаа ш тогооч нар ч юм бол ерөөсөө бас одоо уран бүтээлч хүмүүс. За тэгээд өнөөдрийн одоо таны уран бүтээл одоо ямар хоолнууд одоо манай үзэгч зориулж одоо хийх вэ? За өнөөдрийн үгээр болохоор сам ороход шарсан гомон. За Аз амтлагатай. за Тэгээд мисо шил байгаа. собогонтой. за. Ер нь хоёр төрлийн хоол. юм Японы стилийн хоолнууд юм шүү дээ. Ер нь танай ресторанууд одоо ямар төрлийн хоолнууд гарах вэ? Мадэр ер нь бол вок хоолнууд Аз Япон, одоо Таиланд, Тай маягийн одоо түргэн одоо нэг гудамжны хоол гэж ярьдаг тий. Янз янзаар гаргадаг тий. Дандаа нөгөө нэг тийм вок хоолнууд байгаа. Тэр улсынхаа ер нь бол нэг жоохон гудамжны тийм хоолнууд байгаа. Стрит фуд маягийн. Стрит фуд маягийн. За ингээд хоёулаа хоёр зочин ирнэ. За өнөөдрийн манай Титаа нэвтрүүлгийн одоо зочдоор бол одоо зогсохгүй энэ даймондын хоёр одоо залуу жүжигч ирнэ. За тэр дүүрээ луя хоёр мөн ирэх байхад одоо та бүхэн Facebook-аар одоо сошиаллаар ертөнцөөр маш ихээр бас харсан үзсэн баг. За бас их дагагчдаа их мундаг одоо хүмүүс байгаа гэж би хувьдаа бодож байна. Тэгэхээр тэр хоёртой хоёулаа гоё маш гоё одоо хам болрын хийсэн хоолнууд зөмөрөө бас хамтдаа хийгээд хамтдаа сураа явах нэ. За хоёул юунаас эхлэх вэ? За шууд одоо шөлөө тавьчаа. За Одоо шүлний маань ус буцалж байна. Мисогоо хамтлаад. Одоо энд ус буцлангууд нь гомго. Энэ ер нь дандаа ер нь гэрийн нөхцөлд хийж болох. Ер нь дандаа ер нь хурдан болох хоолнууд байгаа. Ер нь бол гэрийн нөхцөлд бол ер нь ажлаасаа ирээд бол нэг 20-30 минутын дотор гээс ногоонод нарийн ногоонод дандаа хурдан болцтой дандаа витаминлэг ногоонод байгаа. Тийм байна тий. За одоо ногооны хувьд хоёулд нь үрлэн улаан зойл байна тий. Амт чинжүү, брокколи, бормог, улаан сонгон тэгээд юуцаа. За тэгээд дээрэс нь энд бол мэдээ чимэглийн ногоон харж байгаа шүү. Энэ одоо далайн байц авах шүү тийм үү? Тий. Дасан. Дэвтээцэн юу. За тэгээ эрдэнэ шиш байна. За энэ ч бол соё паст гэж ярьдаг мөн үү? Тий. Мисо. Мисо паст тий. За тэгээ өндөг дүүфүү. За энэ ч гоё гом байна. За тэгээд луун. За маслах шүү. За энэ бол одоо бодвол одоо бидний найруулсан нөгөө нэг өөрсдөө соус. Соусыг нууцыг хэлнэ үстэй. Одоо энэ гэхэд одоо шарсан гомд орох. Энэ нөгөө хятад нөгөө нэг халуун ногоо байгаа. Тэгээ одоо энэ нь болохоор мэдж нэг юм эмээгийн зургтай тий. Эмээгийн мөн хичин зургтай. Одоо энд нь болохоор цагаангаас харимсны нэг бидний найруулсан соус байдээ. Өөрсдөө ресторанд соус нь ийм амтлагатай байдаг хэлээд өгчин тий. За тэгвэл ихлээ. За манайхан тэгвэл дэвтэр саасаа бэлдээ цөмөрөө хам болрынхаа хийж байгаа гэрийн нөхцөл хэрхэн Японд төрлийн бас их гоё юм вок хот тий. Шүлтөө тэгээ гоё гом шарсан гомтой хоолыг бас хийж одоо сурах нэ. За тэгвэл эхлэе. За би бол чамд туслана. Ямар нэг юм дээр гоё туслана. Ураасаа шууд эхлэе. Хийж байгаа юм гоё үстэй тайлбарлаж өгнө. За энэ бол вок хариулан тааг байна. Манайх нэг иймэрхүү хариулан тааг бол айл болгонд нөхөдтэй байдаг харагддаг. Яг манайх нь шаргал маш шарчи шүлтээ болоод чийчээ гэсэн утгаар бас энэ хариулан таагийг бас гаун дээр Монгол. Тий. За чамаа сонгоно өчөж хооронд хоёлоогоор яриа л та. Тэр нөгөө 22 оны тэр медаль авдаг юугаар одоо ямар хоолны төрлөөр авсан бэ? За миний орсон төрөл болохоор залуучуудын төрөлд шууны махаар хийх бол тэгээд загас далайн бүтээгдэхүүн. Тэгээд насан туршийн төрөлд имчилгээний хоол руу би нэг орж ирсэн. Өөрөө нэг ресторан төвчний хоолыг тоожчихоор имчилгээний хоолыг би өөрөө судалж агаад нойр булчирхаатай хүн чихрийн шижинтэй хүн зориулагдчих хоол хийж. Анх удаа би насан турш руу дийшж орж үзсэн. Тэн дээрээ алт авсан. Тэн дээрээ би мөнгө медаль. Мөнгө авсан. Төнгөөдөө тэгээд юун дээрээ юуныхээ төрөлтөд шууны махан дээр алт авсан. Тэгээд загас далайн бүтээгдэхүүн дээр мөнгө медаль авсан байна. Шууны махан ямар мах вэ? Шууны махан дахианы махаар хийсэн бэ. За. Хавчаар чи гаргасан уу? Хавчаар гаргаагүй. Миний хавчаар энэ шүү. За хавчаар ингэж юм. За энэ хоёр болох уу?
Оо шүлний юм үстэй. Энийг гин ураад авах тий. Тий. За одоо танаа парти кичен гэж байгаа шүү дээ тий. Тэр минь одоо хэдэн онд юу нэгдсэн бэ? Би бол анзаараад байхад нэг саяхан нэгдсэн санаа. Нэгдээд ер нь 2-3 жил болж байгаа. Би энэ газар ороод нэг 5-6 сар болж байгаа. Аа тийм үү. Тий. Одоо чи шинээр орж бадж байгаа юм шүү дээ. Тий. За танаа хэдэн тоглолцтой вэ? Манайх одоо нэг 4 тоглож байгаа. Нэг ээлжиндээ 4 тоглож. Нэг ээлжиндээ 2 тоглож. 3 тоглож байгаа. Надаас гадна 2 тоглож. Тэр нь байнга талбай ажиллагаа дээр л зогс. Бидний ажил юм хэрүү? Сэтгэл ажил ер нь өмнөх өдрөө бүх ногооноо бэлдээд тавьсан. Шууд хүмүүсийн нүдэн дээр хийж өгдөг. Тэгээ хурдан гарах. Би харсан чинь ингээ урдаа суудсан. Урд нь хоол хийж сууж байгаа. Шууд нөгөө нэг урдаа шүү. Хурдан гарах хоолнуудаа шууд бүх ногооноо хэрчиж бэлдэж өмнөх өдөр нь бэлдэж тавьдаг байгаа. Аа. Өнөөдрийн хамболор битхоёрын одоо хийж байгаа энэ гав дээр хийж байгаа одоо энэ гоё тав суулга бол одоо Kitchen World компани оруулж ирдэг одоо Хисар брэнд байгаа. За Хисар брэнд бол ерөөсөө Турктэй одоо бас нэг номерт ордог. Одоо маш сайн чанарын хүний бид эрүүл одоо металлаар хийгдэг. Ерөнхийдөө одоо гэрийн нөхцөл яриул одоо сайн чанарын гангаар хийгдсэн одоо цав суулга гэж байна. Ер нь бол тэгээд та нар цав суулга нь бол бид сайн чанарын ган нэг хоёрдугаар одоо ширмэн байгаа. Хүний бид хамгийн найдвартай сайн гэж хэлдэг. Яг тэр бас яг цав суулга бас хортой оргоо гэж бас гараад ирэх гэж хэлдэг л да. За энэ дээр бас муу чанарын гангууд өөртөө одоо хад тоглоо янз янзын хэмжээний элементүүдийг бас цацраг өвтөлт байдаг гэж байна. Тэгээ тийм муу найдвартай одоо сайн чанарын яг нэг стандарттай гангуудыг одоо Хисар брэнд ашиглаж хийдгээрээ бас их давуу талтай бас илтгэх зүйтэй мөн дээрээс нь Турктэй одоо юу гэдгийг хүмүүс мэддэг брэнд гэж байна. За цэцгийн тосонд ойлоо шарах юм уу тий? Бүгдийн цэцгийн тосонд ойр нь хуурж байгаа. Бүгд мэдээ амттай болохоор шинжтэй харагдаж шүү. Одоо ч нэг ургамлын тос гэхэд одоо нэг юу өнтер транс тос энтер гэдэг болохоор чи өстө зодог надад сайн чи багагийн нэглэр худлаа гэдэг юм байна надад чи. Ер нь жаах нэг амин дэмтэй одоо яг Монгол одоо цэцгийн тосыг хэрэгжиж байгаа. Малын галт тос чи хамгийн сайн тосчод шүү. Тий? Одоо малын өвнөөс гадаад бид нар нөгөө жоохон багт одоо энэ тансаг тосмос чи байдгүй байлаа шүү дээ. Нөгөө малын нөгөө нэг өөхөн тосмос гэдэг хийдэг байлаа шүү дээ. За сонгоно сайхан шарна. Шингнээс ага шаргал хураад. За энэ дээр бол заавал удаан сонгон байх шаардлагатай юу? Бах шаардлагагүй юм. Цагаан сонгон байсан ч болно. Тэгээ луу орж игж байгаа. Луу бол их болсон биш тий. Тэгээ яг 4 өний порц. Энэ л бүгдээр бол байхгүй. Тийм. Яг тааруулаад. За сонгон хоёул ярил л да. За одоо мэдгүй миний хувьд бол ингээд жим барьж байгаа залуучууд, бүсгүүчүүд тий ээж нар аав нар гурлыг бас нөгөө нүүр шусны хэрэглээг бас хасдаг. Одоо ямарваа нэг одоо кето ч юм уу юу ч гэдэг юм нэг эрүүл хооллол дээрээс нь бас дэглэн барих ч юм уу. Тэгэхээр ингээд бас хаяа гурилтай хоол идэх нь зандвал миний хувьд собо гом сонгочдөг. Собо гом нь өөрөө нөгөө нүүр шусны одоо юу гэдгийг гурлыг одоо хамаагүй баг. Мөн дээрээс нь одоо бидний одоо тийм маш хэрэгтэй элементүүд одоо байдаг гэж ярьдаг собо гом тий. Одоо ерөөсөө нэг гурвалжин будааны гэж ойлгож байна шүү дээ. Тэгэхээр тэр одоо собо гомын бол японочууд маань ерөөдөө маш өрний хилдэг. За бүр одоодоо цэвэрлэх маягаар одоо юу гэдэг 7 хоногийн одоо нэг бүтэн өдөр зөвхөн одоо юу гэдэг хүүтэн собо гом цуудлаа гэдэг гэж байна чинь юм тий. Яг заанаад болцсон нь собо гоо яах вэ? Одоо собо гайна. Тэгэхээр хүүтүүсээ сойд юм аа зүгээр. Сахгүй шууд өөрөөр нь. Энэ ингээ собо гом нөөс 3 хэдэн дотор болдог байгаа. Баг зэргийн ажлууртай бол гэсэн. Тэст нь яцаар гол мох шүү дээ. Бас рамен гомонг бас нэг 2 минутанд бас болгодог. Рамен гоо? Тий. Танаа ямар гом юм бэ? Нах нөгөө нэг тустай аргаас гом авдаг. Нөгөө бил нөө? Тий. Арийн ч одоо бүр тэгээд гом гортод эхэлсэн юм. Үгүй зөвхөн маадл хотлаа л. Маадл нийлүүлдэг. Тэгвэл баг ариг стандарт юм шүү дээ, тий? Тий. Яг гоо ламт нь бол бүгдээрээ яг ариг биш. Биш аргийн амтаар өөр амтаар бид өөр. Гомг л авч. Гомг л авдаг гэсэн үг юм. Самархгаа юм гэсэн. За чи юу манай зочдуудыг үгүй сайн мэдэх одоо энэ зогсохгүй entertainment гэдэг байгаа. За харин бол нэг Facebook-ээр өөр нь бичлэгүүдийн хаяа үздэг. Нэг богино юм нэг хөгжилтэй юмуд их явуулаад идэв шүү. Тий. Одоо үед ч ер нь залуучууд ч тэгээд миний үеийн залуучууд айгуу тэг контент юу хийдэг болсон баг шиг байна. Одоо тэр нөгөө нэг ахын дүүсийнхнийг хараад тахад дандаа миний үеийн залуучууд тэг өөр юм хийгээл. Мэ хаяас нэг тиймэрхүү юм үзсэн. Бас таны нэвтрүүлгээс бас багасаа үздэг. Тэгэл ер нь тоож сэтэл авсан да яриа. Тий. Би жоохон бахад л тэгэл C1-ээр тэгэл
та гардаг байсан. Тэгэл нэг хоолндоо инхэх гардаг байсан. Тэгэл за энэ хүмүүсийг тоогооч олдоо гэл. Тэг хамгийн анхны ажлын гараас тэгээ Silk Road-оос хийсэн миний ажлын гараа. Нэр фиксэн тий. За хоёул мисого яалаа хэд зэрэг усан дотор мисо паста хийлээ. За энэ чинь нэг литр 500 усаа дөрөвнөр. Тэгээд эндээс нэг 60 г орсон. Одоо орж байгаа нэг том адны албат. Тий. За мисо. За миний мэдхийн лав ерөнхийдөө Японы өөрсдөө энэ мисо шүдөө ерөнхийдөө байг хэрэглэдэг. За тэгээ анх ерөнхийдөө амарч үлдчихэж байгаа хүн бол мэдгүй дан одоо нэг хоосон мисонод байдаг шүү дээ. Дотор нэг ганц хоёр цагаан лоо муу ийцэн. Тэд нар бол ерөнхийдөө өөрсдөө өөрийн гэсэн тэр өвөө замтай. Тэгээ тэрийг ерөнхийдөө байг гоо. Яагаад гэхээр энэ мисо одоо шар буурцны одоо энэ нухш маань өөрөө таньх маш хүний бид одоо сайн гэж ирдэг. За тэгээ баг хоол болгон дээд тэр мисо шүү дээ дагалдуулж. Ер нь та нар анзаарч байвал Японд нар нэг хоол агангууд нэг юм үнгүй шүл дагаж ирдэг. За гомн мань болчихлоо. Мисо шүл дагаж ирдэг. Гуртны. За яг гуртнаас туслаад жаа хатуу болгоод тэр рүү чинь дахиад халуун дорно шүү дээ тий. Гурагдаад нэг юм чинь бас ягчин нүнд өөрөө зөөлөг гэсэн үг. Тэгэхээр арай түүгээр гэж бодож болохгүйгээр шууд ингэ гарах гэдэг. Брокколиго бодох юм уу? брокколиго шалцлаад авах. Нөгөө удаан ингээ хоолндоо яачвал хамаг витаминлэг чанар нь алдчих учраас буцсан алуус нэг 30-аас 40 секундын хооронд буцсаж авах гэсэн үг. Одоо яг миний бас нэг бодол байгаа юм л та. Одоо бидний ингээд ялангуяа тогооч нар нэг тоодгүй нэг юм ногоо байгаа юм л та манайд. Одоо энэ бөрки байцаа. Тий. Тэрийг яагаад юм их одоо хэрэг. Одоо чи миний бодлоор бөрки байцаа юу цаа хоёрын өөрсдийнх нь одоо ач тусыг бодвол бөрки байцаа маань хамаагүй илүү байгаа байхгүй. Тэг манай хоолн дээр вок хоолн дээр байцааг нь ашигладаг шүү дээ. Байцааг тий. Тэг яг нөгөө нэг Япон маягт Япончууд өөрсдөөс айгаа байцаа иддэг. Яг тэр байцааг бүх хоолн дээр нь тэр байна. Одоо ингээд харсан мартаг авангууд доор нь байцаатай л хийж үү. Одоо юу гэдэг брокколигийн хооронд тэр байцааг нэрэж ирдэг. Гэтэ ер нь тэр одоо манай бөрки байцааг бид нар эсгэж ирэх хэрэгтэй. Прешэр нь одоо юу гэдэг түүхээр нь хэрэглэх хэрэгтэй. Яг тэр нөгөө энэ актер өндөр настай орон гэдгийг бүх улсууд одоо Япон улсын хоолны одоо юу гэдгийг дагаж тий хоолндоо оруулж тэгээд бидний соёлыг бас судалдаг. За тэгэхээр энэ байцаа маань өөрөө тэр бөрки байцаа маань одоо нэг хэсэг урамжлууд байна. Хамгийн хүний бид ашиглаа гэж байна. Одоо юу гэдэг хоол шингээл за бидний тэр нөгөө нүүр сурс одоо хэмжээний уурал мурал чинь гоё баланс тааруулж ингэ шингээлэгдэг тий. Тэгэхээр одоо мэдгүй миний би ч өөрөө нөгөө юм гадны бас юм хоол судлаач тий. Одоо юу гэдэг манайхаар хоол зүүч мүүч ярьдаг шүү дээ. Тэдний бас их нэг хүний бид хэрэгтэй ач тусдаа тогооч гэсэн илүү тэр нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүдээ одоо юу гэдэг ач тусыг ярьдаг хүмүүс их сонсох дуртай байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр бол ерөөсөө түүхий байцааг одоо чихрийн шинжтэй хүн за тэгээд илүүдэл жинтэй хүн дэглэм барьж байгаа хүн эрүүл олж байгаа хүн бүгдэн дээр нь тэр байцаа байгаа. За брокколиго буцсан халуусанд шалцлаа авчлаа. За ойрцоо хэдэн минут хийв. За гой өнгөн сэргээд юм уу авч тээ. За юугаа төр унтраацсан байгаа юм шүү дээ. Одоо хоёлаа загсаа. Эндээ загсаа ширнаа. Эндээ гой ингээд өнгөн сэргээд гой ногоон. За өстой гоё явж. За энэ маань ингээд түр амарч авах юм шүү дээ юм уу? Тэ одоо дээрэс нь ногоонуудаа. За тилапиа загсаа шарчин. За нимбгээ яг хөлөө ойлоо. Нимбгээ юу загсан дээрээ жоохон. Загсных нь нөгөө юуг нь л эвгүй нөгөө нэг далан гаралтай ихэн үнрийг гаргаж өгнө гэсэн үг. Гомгоо баацрын гүнжтийн тусаар тусалж өгөөд. За их гоё болсон шүү дээ. Тэ. За юу маань хаалцлаа. Тилав. Хариулан тавна. За хэдэн загс шарах вэ? За 2 загс шарчлаа. 4 1 бор. За ер нь таваач өний бол одоо бэрхшээлтэй юмнууд юу вэ? Анх бол бэрхшээлтэй юм бий бол гардаг байсан. Цаг тоогооцолж байхдаа самтгчуудыг мэдэхгүй бас загнуулах юу ийсэн тэгэл одоо тийм хэд загнуул чинь ер нь. Өмнө нь зөндөө загнуул зодолцдог гэсэн. Одоо загнаад байна. Одоо тэгэл хүн ард нэг загнах чинь тэгэл загнуулахгүй тэгэл. За. Ер нь одоо юу гэдэг хүмүүс картоны амьдралыг бас бид мэддэг юм шиг байна тий. Яг нэг амар л гэж бодоод байдж шүү хүмүүс. Гоё хоол хийгээл. Зугаатай ажил тий.
Таваач нэг өсдгүү л гэж бид нар өсөөл дэжтэй. Ер нь бол яг юм идэж чаддгүй шүү. Юм иддэггүй угаасаа нэг заван ч яддаг болохоор тэр угаасаа. Яг нэг хүний хийсэн хоол гоё. Өөрөө хийсэн хоол нэг амттай санагддаг шүү. Бидний нэг өөрөө ингээд ажил дээр гэр мөрт гэртээ очиод хоол идэх эсвэл нэг хүний хийж өгсөн хоол идэх. Ажил дээр ерөөс нэг хоол мод иддэггүй. Тэгвэл эсрэгээрээ чамчд хийсэн хоолноос жоохон нэг аваад амар идчихэж бодчихсон. Хүмүүс ч яг нэг тэгж бодд юм уу? Найзууд идрээс тэр гэл чи яста гоё хоол идэл гоё идэг бах та гэл. Тэгэл ерөөс тийм бид нар ч идэх тийм заван ч ядггүй тэгээд угаасаа тэрийг нэг хидээд идэг болохоор. Одоо яг миний зүгээр бодол өгд юм та нөгөө хүнсний материалын одоо үгүй олц тий. Одоо мэдээж манайх чинь одоо далайн мадаатай ч юм уу тий. Далаатай ойрхон улс биш. Ерөнхийдөө аль альтаас далаагаас их хол. За ялангуяа нөгөө фреш одоо нөгөө далайн бүтээгдэхүүнүүдээ сонголт багтаа тий. За ер нь одоо манайд юу хийдэг вэ? Амархоо за тэгээ далааны хөлдөөсөн загснууд хисаанууд тий. Тэгээд ер нь баг болчих юм шүү. Тий. Тэрнээс тэр солонгос юм уу хэвчээ ч юм уу далайн бүтээгдэхүүнүүд янз бүр тий. Яг ингээ Монголд орж ирж байгаа загснаас төлөвлөсөн тэгээд яг нэг гоё бэлтгүү тий. Ингийн үнэхээр томатгүй одоо юу гэх юм. Материалын үнийн өсөлт амар байна. Энэ бол амар. Самтыг үсэлтийн үе. Ер нь бол тэгэл материал жоохоо дэндүү нэмэгцэл. Тэгээ өмнөх жилүүдэд бодвол ер нь ингээд Японд зарж байгаа одоо чихэр шоколад ч юм уу те хүнсний ногоо ч юм уу одоо авокадо гэж бодъё л да. Авокадо Японд 1200 төгрөг байхгүй. Монгол мөнгөөр шүү дээ. Тэгээ бас Японд амьдардаг одоо монголчууд бас манай пэйжн дээр юу гэх юм тэр Японд байгаа хүнсний ногоонуудын танаар нэг үнэтэй нэг ингээд явуулаач. Харьцуулаад үзээч. Тэгээ манай энэ хүнсний тариалан ингээд Монгол урах гэхээр бүр үнэтэй болчих тий. Тий. Яг Монголд урах бас зарим нь боломжтой байдаг, зарим нь боломжгүй байдаг гэсэн. Боломжтой ногоонууд нь Монгол урангууд Монгол сондоргонгуудаа тэр сондорноос 5 дахин үнэтэй. Тий. Өөр нэг өдөр бол дотоодын хүнсний ногоочтой дэмжиж бол байнга авах боломж байгаа шүү дээ. Бага. Тэгээ одоо би тэр нэг сая нэг сүүл нэг нэвтрүүлэг би бас нэг айгүйх нэг хоолны өнөр айгүй судалдаг гэх юм уу. Тэгээ нэг ютубер нэг бичлэг үзэж байгаа нөгөө тэр Монголд одоо яаж байгаа тэр нэг солонгос үнэрэл би бахархсан одоо ингээд төрөл бүрээ одоо ингээд усан үзэн метрийгээр ингээд Монголд ингээд тариад Монголд ингээд хичнээн тэрбум тий болж штэ би хитэн тэрбум төгрөг ингээд үрсэн ч гэсэн нэг хамаа байхгүй ингээд би энийг ингээд яана гэж яаж байгаа тэр үнийг сонсоо тий. Тэр үнийг сонсгол миний маа монголчууд яагаад хийж чадахгүйгаа бол тэгээд дотроо одоо бодчих байсан. Манай монголчууд тэгээд за сайн шаа. Ногоо тавьж дараа тугныг хүлээж хийснээс нэг орд аваад ордны юугаараа аг байж гэсэн бодлоо гэж шүү. За одоо яах вэ? Тэгээд хоёул ногоо шинжүүгээ гэж чинь тий. За ер нь зочид маань ч гэсэн одоо ирэх цагаар болчихсон байна. Хоолтонд өгч гинүү тий. Ер нь өгч байна. Одоо гом маань ингээл нэг буцлаад шууд болчихсон гэсэн үг. Наа чи ерөнхийдөө хагас бэлэн гол юм. Хагас бэлэн гэсэн үг. За омног би чам 250 грамм авахгүй. За. Аавн дээр юу их вэ? Аавндаа зөвхөн загсаа нэг жоохон болгох чи. За. Зя, за тэр ерөнхийдөө одоо мөөгөө сайхан шахсан байна шүү тийм үү? Тий. За. Тэгээд маш их болтой болсон шүү тий. За ингээд дөрөв самархоо брокколи, юуца, луун, шинжүү, луун. Тэгээд одоо саавар сүмс гэдэг маш их болтой. За энэ дээр гоо юм байна. Ер нь бол паста маягийн зүйлтэй ер нь бол Итали хоолоор бол юм. Аз паста. Тий, Аз паста энэ самархатай. Их амтаа байна. Үүнийхээ бас гэрийн ус даав самархаа гэдэг ахгүй. Тий, ямар ч махаар хийж болно гэсэн. Махта, хамахта, онны махта аюул гэж байна шүү дээ. Тэгэхээр манай хоо сам даав самархаа гэдэг ахгүй. Самархааныхаа оронд мэдрээс яг саяныхаа технологиор өөр ус махнууд юу. Миний одоо дахиад хааны мах их гой зогсох тий. Тий. Бодомж болно. Үүнийхээ хурдан мах багчтай шүү тий. Тий, бас зорсон зүгээр шууд махаар ирсэн ч болно. Үхрээ махыг нэмгэн зорж чиж хатуу байх бас аюултай юм тий. Та дээрээс нь гомгоо нэмээд. За. Асан гомгоо. Хоёул нөгөө хайранд намд багхгүй болсон хайранд нөгөө бид томсгочлоо. Дээрээс нь помидор гэдэг чинь. За, фреш помидор. Фреш помидор. За, энэ юмнууд чи яах вэ? Чимэлдэр орно. Наа чи чимэлдэр юм. Энэ маань хаашаа орно тий? Наа чи орцсон шүлэнд орцсон. Орсон уу? Та ер нь warах хөстэй өнөд бүгд дээр хэлээ. Нууцтай хэлээ. Гүү. Хаашаа хараад нөгөө хийх юм дагаж байгаа юм шиг тий. За, өөр.
Тэгээ мөг сайхан болоод өнгөт нь. За энэгээр бол ерөнхийдөө бас нөгөө воко амтчих юм байна шүү дээ тий. Одоо энэ чинь юу гэдэг юм Монголоор? Лагомас гэдэг чинь ачаа. Оо нүд нь авахгүй. Chili sauce with you know. За юу нөө chili sauce with handmade юм да авахгүй. За ингээд камер дээр авчих юм манайхаа. Ер нь хятад амтчилгуудээр ч юм уу энэ зүйлүүдтэй маш харагддаг. Одоо нөгөө буурцагтай шинжүүтэй. За тийм халуун ногоотой тостой гоё соус үүдэг. За өнөр бол яг л кофеийн өнөр үүсчихсэн даа. За мөнгө чимээ болоод. шүлгээр өнөр болох юм уу тий? Хоёрын шүлээ одоо тавьчих яа. Шүлэг олдоо тавиад яач. Тий тэгээд гоё шүлгээр ингээд гоё. За бараг л одоо тэгээд шарсан мөнгө ертөнц шиш хоёроо шүлэн дээр хийж чинь. Тий. Гомтойгоо. Ер нь тавглахтаа шууд юм гэсэн. За шүлмээс ам буцалчихсан. Ер нь бол бүгдийн Тавглахаар болчихно уу? болчихлоо. Бүгдийн тавгласан. За ингээд манай зочид маань ирлээ. За тэгээд дүүрээ лоё хоёр маань одоо та бүхэн сайн мэдж байгаа хаа. Маш хөвгөлтөө мандаж үжигчтэй байгаа. За ингээд өнөөдрийн одоо гоё хоолнуудыг та хоёрт зориулаад манай одоо ахлаад байгаа хам болор минь одоо парти кичен гэдэг одоо газрын одоо ерөнхийд байгаач та бүхэнд маш гоё сонирхолтой одоо Аз маягийн хоол хийлээ. Тэгээд хам болор минь хоолоо тайлбарлах хаа. За өнөөдрийн бэлтгэсэн шил бол ингээ мисо шил байгаа. Собо гомтой. Тэгээ хамгийн спешиал гэвэл маркет дээр бол дахианы махтай гардын шил нь. Бид өнөөдөр болохоор ингээс нөгөө далайн гаралтай бүтээгдэхүүнтэй хоол хийж байгаа болохоор шилийнээс далайн гаралтай тэгж хийсэн байгаа. Дандаа амин дэмэр баялаг ер нь тийм хоолнод байгаа шүү. Бүх орсон номууд бүгдийн амин дэмлэг, витаминлэг, мисо шил нь одоо хүний хорыг гадагшуулдаг. Тийм юутай. Хороо гадагшуулдаг гэвэл одоо зэрлэг хэрэгтэй л их хортой. хорж байгаа. Гоё харагч. Сэтгэлийн хор гадагшилсан гэсэн. Би хор хаяа авчаад. Би яг бас яг юу нэг совоо говьч юм бол зигийн ихтэй хийж бас марах. Бид чи ерөөсө горил одоо юу гэдэг нь орон нутггүй хөдөө гадаагүй хотгүй ерөөсө монголчууд чи горилийн хэрэглэж маш их өндөр байдаг. Тэр энэ хаяа гэсэн би зөвлөгийн маягийн одоо энэ гурван будааны гарын бол лахаа хийж болж тийм тэр үгийн цовын гайгүй хийж болж. Тэр сабаны хэрэглэг бол бид нар жоохон өндөр болох хэрэгтэй. Яг л Японууд ч дандаа энийгээ хэлээд дандаа 100 гаруй наслаад шүү дээ. Тийм тий. Бидний наслт ямар байгаа вэ? Бидний Чүү ээ. тэрнтэйг эвлэрсэн байгаа шүү дээ тий. Яаж вэ баялаа. Ер нь эрэгтэй хүн чинь тэгээд ер нь далайн гаралтай энэ омега сайн хэрэгж явах хэрэгтэй гэсэн шүү зүгээр санааш байна хоб болохоо тий. Эрүүл мэндийн дээр биеийн сайн гэсэн юм их хэрэглэнэ. Тийм. Юм гэж л одоо солонгос хоолны панчаа байхад л хандаа энэ тийм. Тий солонгос хоол нэг өргөс панчаа байд юм аа. Ямар нэг юм дискогийн цагаан гэдэг нэг юм эс шиг нэг юм сонир панчаа юу штэ дууя гэдэг байхгүй. Тий. Дууя. Дууя ч одоо тэр дууя их дуртай штэ. Чи уус хятад нэр нөхгүй дууя гэдэг. Одоо манайхад тэр хүний нэр шиг дуудахгүй ш дууя гэдэг. Дууя гэдэг дуудана штэ. Тих бах тий. Англи нэр нь болохоор биншпрот байхгүй. Биншпрот гэдэг нэр хэлдэг байхгүй. Англи нэр. А манайхаар бол дууя. За чи дууяг бол сайн гэдэг юм штэ. Тий сайн. Дууя бол ер нь сайн. Ерөнхийдөө бас Азууд бол ерөнхийдөө Ер нь юу сайн? Ерөнхийдөө нөгөө 3 дахь хэрэгтэн сайн да. Харин тийг сонс. Толгор хэрэгтэн л сайн да. Малоо ял идэд. Дөрөв ч гэсэн сүлээ идэх. Юу шүү. Дууя гэдэг чи уус нэр чи юм шүү. Дууя Ер нь намайг жоохон ганцаар дуулах гэдэг шүү дээ энэ хүн. Дууя сүлийн үрээ. Дууя гэдэг нэр юм шүү. Хүмүүс ер нь нийлж лоёг нөгөө нэг завгүй гэдэг дуун дээр найз охин чинь дууя гэдэг. Тэгсэн чинь бид нар зөвж хүш дууя гэдэг. Би одоо сүүлд бүр нэг найз охин юм уу?
сайхан дарс сайхан хоолчгүй одоо байна байхгүй гэж байхгүй шүү дээ. За энэ ингээд Чили урсын одоо Вина Майпо гэдэг Чилийн Майпо мужийн одоо хамгийн бест ургацын дарснууд одоо байдаг. За тэгээд энэ өөрөө юугаараа өрнөцөө гэхээр одоо юу гэдэг их тийм гоё фрути гэж одоо жимслэг амтаараа их гоё алдартай. Тийм спиртлэг биш те. Ерөнхийдөө их гоё зөөлөн маш гоё одоо виноны. Ер нь залуу одоо вайнуудын одоо топ 10 вайнд одоо ордог. Вина Майпо гэдэг. Манай дээр бол 5 6 төрөл байгаа. За тэгээд энэ дээр бас та бүхэнд одоо биелгэлнэ. Тэгээ гэртээ очиж гоё бас гэр бүлийн хамтаа хэрэглээрээ. За ингээ ямар ч хоолоо амсъя те. За тэгээ. Ажлаас нь. За би бол хамаагүй шууд урдаа ингэ тавьж байгаа л. Энд чинь өөдөлөө шүлнээр дайны 2 дугаар бол шүү дээ. Бид нар одоо нэг болцсуугаад зав байхгүй болж байгаа. Гой халуун яриагаа өрнүүлээ орой хоолоо шүү зэрэг ингэж. Ямар байна? Оо nice. Цуг болголтаа. Мөөг зөөгөн зүтэн шараацтай алсан манай. Хам болов. Юу нэг гоё. Тэст янз юм байна. За өнөөдрийн манай энэ сервис Францын Luminac гэж юм брэнд үүдэг. За энэ брэнд нь одоо нэг одоо өөрсдөө бахархдаг юм шиг бүх бүтээгдэхүүнийг Францтай үйлдвэрлээд дэлхийн 160 улсад одоо түгээдэг. За тэгээд нөгөө Luminac нь өөрөө одоо юу гэдэг гэр ахуйн юм шил шаад зэрэглэлтэй одоо энэ нооны хундаг, инстакан эдгээр нь бүгдээрээ хүний биед ямар ч одоо нөгөө бас шилжээ өөрөө дотор бас хормолтой юм хард туглаг юм юу ч гэнэ. Тэгээд 3 дахин сайжруулсан шилээр хийдэг учраас маш бүх хагархлаар одоо юу гэдэг автобусны нэг машины жишээлбэл хагарангууд юм будаа шиг бутардаг шүү дээ. Энэ бас яг тийм төрлөختөө гэсэн. Оо за. Маш өндөр хатаалттай. За хагарж байгаа тохиолдолд тийм болно. Хагартлаа бас 80 жил болно гэж байна. За тэгээд энэ нь бол Инмар гэдэг одоо энэ 22 оны загвар байгаа энэ сет. Нийтдээ 40 хэдэн төрлийн сеттэй. Тэрнийхэн зөмөрөө 3 дээр нь л зөмөрөө өндөр ашиглаж байна гэсэн. За ингээ сайхан олцоороо ямар ч нэт нэг толгочээ. За ингээ дөрөвдөө бас цаашдынх нь одоо энэ шинэ ондоос амжилтаар дүүрэн те уран бүтээлээр дүүрэн тогооч хүн ч гэсэн бас уран бүтээл гэж ярьдаг тийм шүү дээ. Энэ гоё сайхан тавхан дээрээ энэ гоё уран бүтээлийг бас илүү их гоё хийгээрэй. Амжилт хүсье. За баярлалаа ерөөд дээр шиг. Чи машинтай явж байгаа. Нөгөө нэг хоолн дээр бол нэг татхад ямар Luminac-ийг бол би бас нилээ харж ирсэн юм. За. Манай гэр бүл ч гэсэн бас. Энэ минутад яг цус төржүүлэлт нь маш сайн заа тий. Ер нь бол сайн шүү дээ. Нэг тэгж хүмүүс Энэ чинь 2 3 төлөөр орчдөг юм байна. Эслэг чанар байдаг. Одоо юу гэдэг юм Япончууд, Германууд, Монголчууд гэл нөгөө өөхтөөс иддэг ч гэсэн уус болгоо өөрийн гэсэн дүүний эсвэлийн юм байт юм байна л да. Эслэг чанар өндөртэй байна гэдэг чинь бидний нөгөө цусыг цэвэрлэдэг. Жишээлбэл Германууд яадаг үг гэхээр нөгөө гахаа махан дээр юу ирдэг вэ? Эсрэг нь нөгөө байцаа байдаг шүү дээ. Давстаа. За солонгосууд яадаг вэ? Кимчиг байдаг юм. Бас тарслан байцаа. Монголчууд яадаг вэ гэхээр айргаа ууж байна. Энэ Итали Францууд яадаг вэ гэхээр дарсаа ордог байхгүй. За. Тэгээ хоолн дээр нөгөө цай гэж байхгүй юу гэдэг уудаггүй. Одоо энэ виногоо уудаг. Мэдээж бид нар шиг ингээл 2 3 жилээр нуудаг байхгүй тий. Одоо манайх чи виног болохоор архитан цогцолтой хэрэглэдэг зүйлс гэж ойлгоод байгаа. Энэ бол хоол боловсруулалтанд маш чухал. Одоо 150 граммыг тий одоо юу гэдэг хоолн дээр нэгэндээ уухад маш сайн юм болдог. нөгөө одоо чинь монголчууд чинь адууна мах гэдэгтэй араас нэг айраг тий гоё гэдэг шиг л одоо үндэсний уламжлалт гоё айраг юм шүү дээ. Тэгээ манайхан чи ер нь бус орныг одоо бүр амар хоолны одоо системтэй шүү дээ. Дундаа нөгөө махцах идэхгүй. Цагаан эдгээр нөгөө өвлжингөө идсэн махныхаа тэр бүх хорыг одоо цагаан эдгээр гаргачих. Дандаа эсдэг юм идэл. Тэгээс яг өдөр болгон морин дээр тавих гээд хүн шиг ирүүл фит болж байгаа. Тэгэхээр Улаанбаатарт нөгөө тэр зарчмаараа байгаа тэр байж болдгоо. Жилийн 4 жилээр нөгөө анны мах идэл. Айраг нь хаяа нэг наадмаар нэг уучаад тэр чинь нөгөө нэг Монгол Улаанбаатар хөрөнд орно шүү дээ. Хоош угшаага бөмбөгөл. Эслэг чанар нь байхгүй болчихсон. Сууяч одоо бас жоохон дууч болох гэдэг юм шүү. Болцсон уу? Болцсон шүү дээ. Болцсон уу? Мэдээгүй байна. Тэ болоод тэгээд хүрдгээ хүрээд яана за ингээд тэгээд дүүн ерөнхийдөө дууны уран бүтээл рүү ер нь бол сүйдэж үлэх шургуу орж Зөвхөн ороод байна тий. Одоо баг нэг улаан ярддаг хүндэг цомгийн дуутай болчлоо шүү. 8 9 дуутай. Тэгээ бас нэг юм бидаас нэг юм альбомтай болъё, цомогтой болъё. Тэгээ бас нэг уран бүтээлч хүн болгоны боддог нэг одоо бидаас нь тоглолт гэнэ тий. Бас нэг уран бүтээлчийн зангаргыг илэрхийлдэг тий. Бас нэг ганц хоёр дуу маань бас хүмүүст бас тодорхой хэмжээнд бас хүрж ийн тэгээд бас нэг урлагийн юу рейтинг бол өндөр байлаа шүү дээ. Тий гай өстой дайжгүй шүү. Тийм байлаа. Хүмүүстэй ам сайтай гоё л байна. Бас гоё л юм байна хаас. Тий бас тий. Уран бүтээлч хүн чинь уран бүтээл хүнд хүрэхээр их сайхан л байдаг юм байна. Тий тэгээ сүүлд бас найзтайгаа
Тэр ч одоо нэг production зогсохгүйгээд одоо social одоо comedy content хийгээд ерөөдөө 3 жил болж байна. Тэр одоо комеди юуг бол би бол зөндөө үзчихсэн үздэг. Ихэнх хүмүүсийн донд ч гэсэн бас нэлээд рейтингтэй байгаа харагддаг надад. Тэр талаараа бас их гоё тийм нэг Хошин шогийн тийм гоё кино юу л таарс алах болох гэж бодод. Хошин шогийн юу байдаг гоё тийм инээдми. Тэ. Одоо тийм нэг ер нь сэдвүүд чинь чухал юм байна шүү дээ. Одоо нэг юм хаана оюун болцсон тий. Чи нөгөө манайхны ингээд сэтгэл их гоё буугаад байгаа байхгүй нүдэнд ингээд харагдаад ойрхон байхгүй. Тэгээ тиймэрхүү бас их гоё уран сайхны кино хийвэл бас их гоё болох байх ч. Одоо яагаад юм би ч өөрөө тийм фантастик кинонд дуртай байхгүй. Хааж юу очоод ч юм уу тий. Эсвэл хуучны 1200 оны Чингис хааны үед байсан нэг адуу чинь тий. Одоо нөгөө нэг онцогт ирээл тий. Гэснээр энгийн юм хоош нь очоод дээр үеийн тэр нөгөө нэг ирээдүйд чи ийм болцсон байна тий. Уулных нь олчих бүгдээр. Одоо яг энэ идея санаатай адилхан бидний сайн нөгөө SP-ний Иханы бурч гэдэг нэг за одоо түүхэн комеди гэх юм уу тийм кино гэж байгаа. За тэр киноны маань ерөнхий юм нь болонгуудаа яг одоо саяны ахын маань хэлдэг. Тийм үү. Тий, дээр үед байсан тогооч ингээд. За бас тогооч продюсер тий бас нэг тогоочийн тухай. Продюсеруудаа дараад мэстэй. Тий, сул амтай үн чинь нөгөө. Ерөнхийдөө бол тийм гоё сериал олон ангит. Хизэл асагдах юм. Одоо 4 сарын 5 сарын ихэр л ер нь гарч эхлэх байх гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө зогдоо гарч эхлэх юм шүү дээ. Телевизээр гараад нэг тасмын дагаад байх IPTV телевизэнгүүд нь ороод араас нь телевизээр л ороод би ч явах гэж бодож. Яг нарийн жирийн мэдхгүй. Гэхдээ саяны таны ярьсантай бол сэдвүүн бол тэгвэл галзуу юм шүү дээ. Янз. Янз ингэ. Хаал гэдэг чи өөр ямар гоё юм бэ? Бүр тэр дээр үеийн тэр нөгөө 13 дугаар зууны үед одоо яаж исэн нөгөө түүхэн судалгааны явц нөгөө хаалуудыг хийж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хөөс янз. Мундаг байдаг. Яа бид нар ч нөгөө 13 дугаар зуун дээр очиж бас байрлаж ажиллаа. Хоолны соёл гэдэг үнэхээр гайхамшигтай юм байна. Хэвээ хайр. Гэхдээ одоо Монгол хоолныхаа сүүлдээ бид нар ингээд нөгөө Орос морс социализм даймаа тий. Тэгээд Оросууд ирж манай хот мотыг басгасан ч гэдэм үү ингээд соёл нь ингээд ороод ирсэн. Одоо ягаад Солонгос хоолнд амар их хүмүүс байна. Ямар Солонгос оронгууд л би 50% шиг дүргэлтэй л байхгүй. Яг л одоо манад нөгөө нэг хамаатан донд одоо юу гэдэг нь Солонгост ажиллаж байдаг тий. Тэгээд тэр соёлыг бас авчирж штэ. Тий. Тэрний шиг одоо юу гэдэг манай нөгөө эртээр үеийн соёл чинь нэг л одоо манжийн улс тий. Хятад одоо бүх нөгөө цааны газар мадруудад хятадгоонууд байдаг байсан гэж байгаа байхгүй. Тийм хүрээний үед тий. Тэгэхээр тэр бас соёл чинь орсоор ингээд нөгөө яг нөгөө дээр үедээ ч гэсэн манайх одоо юу гэдэг хоризмыг шийдэлж гин тий. Гаттыг чингэж гин, Оросыг чин, Европыг тэгж гин. Тэгэхээр тэдний хоолны соёл ч гэсэн манайх амар баялаг байсан. Одоо энэ нөгөө хар орнгийн тэр нөгөө хуучин нөгөө хот байсны тэр малтгынгууд одоо анар жимс, тоор жимс, усан үзмний гэдэг нөгөө үр мөрнүүд амар их гарч ирдэг гэж байна. Өө за. 1200 онд ч бид тэгээд бас анар жимс юмс идэл суучсан байна. Тэгээд зөвхөн нэг чулуун дээр мах шанаа суужсэн хүмүүс биш байхгүй. Харин тий. Тэгээд зүгээр дүүгийнүүд нэг юм бодлоо гэдэг. Зүгээр миний санаа шүү заяа. Одоо шинэ борцс гэдэг байгаа байхгүй. За. Борц болвол ингээд амар өрөнд байж болохоор санагдаад байгаа байхгүй. Шинэ гадаад орн одоо борцыг л мэдэхгүй шүү дээ. Ямар нэгэн баруун ч юм уу зүүн ч юм уу те. Тэр энийг бид нар юу амар ярьж дээ. Гэхдээ ер нь бол зүгээр санаа шүү бас. Тэгээ тогооч хүмүүс байгаа юм чи те. Борц гэдэг нь одоо тэр нөгөө нэг дотор нь агуулдаг нөгөө шин бодисоо алдахгүйгээр, муудахгүйгээр хөрөгч гэдэг зүйлийг халаад амар гоё. Одоо тэр одоо ирц бодисоо хадгалж идэг тийм гоё зүйл واخхой. Зүгээр би зүгээр хувьдаа л хөрх юм намхандаа л нэг тийм бодол байгаад идэв. Тийм шүү дээ. Одоо юу гэдэг одоо ингээд шар тоос те. Одоо юу гэдгийг тэгэл одоо энтхүүд одоо дэлхийн нийтээр шар цэг юу гэдэг нэрлэдэг вэ гэхлээр ги гэж байгаа. Тэр нь болохоор энтхэг нэр байгаа байхгүй. Ги. Тийм. Энтхэгүүд шар тоос хийж ягаад одоо шар тоос хэрэглэдэг, манайх хэрэглэдэг өөр орнууд байгаа шүү дээ. Одоо нөгөө өндөр уулын ер нь цэрүүн газрын хүмүүс л хэрэглэдэг байна л да. За. Тэгэхээр дэлхийн тариалт нь болохоор энтхүүд байдаг. За энэ бол хүний бие цай одоо ийм маслны одоо дээд чанарын юм аа гэдгийг үзүүлээд байна. Тэнгууд манайх бол шар тосыг одоо юу гэдгийг нөгөө цагаан эдэнүүд те. Одоо энэ айргны тэр нөгөө малын одоо сүг одоо пип болгож ууж байгаа. Цорын ганц урлалсан шүү дээ бараг. Тийм шүү дээ. Пип гэж алкоголтой болгож шүү дээ. За тэгээ хатуу айргийг хатуу болгох технологи байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө дэлхийн нийт чанартай нэг стаканыг уунгууд халж малдаг болгож болно шүү дээ. Тэгээ тэр системээр нь бас манайх ингээд гоё дэлхийд таниулах юм зөндөө байгаа. Ер нь бол хоол хүнсэн дээр ч гэсэн. Тэгээд Монгол хоолнууд ч өөрсдөө бас нөгөө
бас яг тэр улсын энэ улсын гэхгүй хоолнод аягүй байдаг. Уран юм уу бүтээгдэхүүн. Тэр сүүлийн үед нэг танд нэг юм гоё гэгээ төрж байна хаа. Ямар төр. Одоо ингээд дүүнер нь болохоор тэгж боддог байхгүй. За. Одоо ингээд дүүнер мөнөрт одоо биднээс доош хүүхдүүд байгаа шүү дээ. Тэдэртэй ингээд уулзаал яриач юм уу юмд орцоол ингээд яв. Шаар өөр болсон юм л. Тэгээ бидний ирээдүйд амар гоё гэрэлтэй. Энэ дэр бол амар гоё бат итгэлтэй бүр гэгээтэй ханддаг шүү. Тэг ер нь одоо миний хувьд ч гэсэн зүгээр яг хөө тийм амар юм төсөөлгүй зам гарч байгаа хүнийг хардаг. Одоо би ингээд зам тавьж өгнө шүү дээ. Тэнгүүд хэн баярлаа гэж юм? Ерөөсөө л өсвөр насны хүүхдүүд. Харин тийм. Бид нар ингэж ингээд баярлаа гарч. За тэгээд мань мэтийн нөхөр бол бараг л ингэж ингээд тэгээ магнитоо гэдэг нэг амар хүмүүс үстэй юм тач мутаад тэр юм ааш. Хөл гарцгүй гот зөр бөө магнит нь бол явж байгаа шүү дээ ингэж юм тий. Тэгэхээр ер нь энэ орчин үеийн залуучуудын энэ юуг бол одоо улс өөрсдөө энэ боловсролыг өгөхгүй ч гэсэн энэ хил усаа энэ интернет гадаад ертөнцийг бол шууд чөлөөтэй үздэгээрээ одоо бараг тэнцэнээс өөрсдөө соёлыг суралцж байна. А манай соёлын яам боловсролын яам бол тийм ерөөс хийхгүй. Социализмын үед та ахмад настай хүнд л одоо юу гэдэг нь суудал тавьж өгөх ёстой тий. Та хүндэх ёстой гэдэг юм байсан болохоос яг дунд үед бол тийм байхгүй болсон байна. Тэгээ бараг хөгшин глюкозм юу муугаа одоо ингэж үлээж тий. Яг тийм болсон байна. А тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маш соёлтой байна. А юу гэдэг нь за бүр залуучуудын хувьд ярихад ингээд энэ тэнд ороод одоо ресторан нэг анжилж яхад тэгэл нэг манивити нөгөө дээр үш ингээд дундаа нэг харж ингэж тавьсан тий. Гэдэг хүмүүс байгуулсан байна. Сайхан коктейл дарс тий. Одоо гоё пив шараа ариг хэрглэж юм. Ерөнхийдөө их гоё тийм ба. Энд зогтуу хүмүүс ингээд харагдаж багсч чинь. Ер нь их гоё соёлтой болж байна. Би бол тэрийг ярьж гэж ойлгоод байна. Тийм шүү. Яг тийм шүү. Тоглолт моголтон дээр очиод ингээл дуулж болж байгаа тэр хүүхдүүд ерөөсө хандлага нь үгүй тэнд ерөөсө хүн юу гэж бодож чинь хамаагүй байгаа байхгүй. Өөрөө гоё кайф авсан. Өөрсдөө ингээл тэнд хувцас те тэр хөдөлж байгаа хөдөлгөөн амар. Тэнгүүд л нөгөө нэг жоохон мань хэдээсээ дээшээ бид хэдий үе чинь одоо ингээл яг нэг үг ярих те. Тэнгүүд л энэ ам барь. Тэ одоо жишээ те. Ер нь ерөөсө нэг тийм жоохон өөр талаас нь харж байгаа гэдэг. Шүүмж ихтэй тий. Тэр чинь юу амьдралын стрессэн дээр байдаг гэж штэ. Нэг амьдралдаа кайф байхгүй. Бүх юм хэцүү. Одоо энэ чинь нийгэм өөрөө хэцүү болоод тийм болж байгаа юм. Одоо нэг үгүй ингээ лизинг амьдралаа авч явж байгаа хүмүүс болчиход байгаа штэ том болсон. Тэгээд сэтгэлийн дарамт гэдэг юм маш их байдаг. Яднаа нэг чөлөөт цагаад юу гэдэг нь ингээ гоё газар хичгэрч газар болтохгүй. Тий. Бар ресторанаас өөр очих газар байна уу гэдэг. Хэцүү хамаагүй штэ яаж юм. Энд яг Улаанбаатартайгаа ойрхон гэвэл яг ингээд нөгөө чөлөөт цаг юуны газар бол байхгүй шүү дээ. Бөөдөг гарлаа гэд хэрэлжин дишээ яг нэг морой аялал спорт те. Тийм шүү. Тэр нэг гайвар гоё том мөсөн каток гэдэг нэг юм юу жирэнэ. Тийм. Ямар арена вэ? Нэг юу жирэ. Очоод конки болтгоо. Битүү. Тэгээд нэг бол мөнгөний тоглолт орчин тэр чинь ганц гайгүй тайзан юм ааш. Ер нь бол одоо тэгээд ерөөсөө бүгднгээр ашиглана. Яг нийтэд ингээд залуучууд үйлчлэж өгөхгүй. Супер лаг юмнууд нэг ганц хоёрхан байгаад байгаа бол. Тэр хүртээмж нь буу байна тий. Тэгээ нөгөө хүртээлгүй болохоор үнэ нэмээ чинь. Яг нэг Монгол зангаар тий. Нэг тийм зам байгаад байгаа шүү дээ. Эхэлж байгаа яг нэг ийм сони юм байдаг тий. Бид нар орохгүй яачдаг тий. Олон хүнд хүргэцмаад ир чинь ингээд тэр өнөөрөө ч юм уу бүр их л хүмүүжлээ шүү дээ. Жаахан үрээд ирэнгүүт үнэ нэмэл тэгээ буцаа өмчлөг очих гараалаа. Яг нэг тийм. Тэгэхээр тийм газар олон байр ихлэ газар ч байхгүй одоо энэ Улаанбаатар хот чи ер нь тэлмээр л болсон байна да ер тий. Тий. Одоо тэгэл хэлэх гэж байгаа гэсэн сураг байсан. цаг хугацааны явцаар тэгэл гоё болох уу? Одоо залуучууд байр өгөөд штэ. Тэгээд хөдөө орнуудад очиж амжуул байрлал бариад тэнцэнэ маш хямдхан урт хугацааны одоо уршлагаагүй байрууд өгч юм чинь. Тиймэрхүү систем ч бас хэрэгтэй. Гэхдээ очиж ногоо тариа л. Хүний юу цаг зөмөрөөр тариад Монголын мөнх ресторан юу цаг авч байгаа зү. Хилээ нидэр авч байгаа. Хилийн 8,000. Тэгээ 8,000 төгрөгөөр нэг юм 5-6 ширхэг юм ирж байгаа. Тэгэл тэрийг тариад ачааны машинаар авчир бүх ресторанууд шахахад бол тэгэл 6,000 7,000 гэл өгөхөд бол авна. Тий. Одоо эхлээд хам бор. Тий, одоо хам болор бол шууд авъя гэж би аавна. Таарцсан гэртээ авна. Тийм шүү дээ. Хямдхан байвал тий. Тэгээ манай чинь нэг амар юм үнэтэй болохоор юу яадаг. Дотоодын бүтээгдэхүүн болон хуг усчдаг тий. За одоо тэгээ шинэ би бол чаан гэж бодож чинь. Тэр дууныхаа юуг бол цомог гаргахтаа бас пянз гаргах. Манай ч одоо пянз аймаг сонсдог болсон. Харин тийм байх шүү гэнэ. Үнэтэй ч нэг пянз тэгэл 150 200 мянга. Пянза. Тий.
Гүн социализмын фянз гэдэг одоо чи эргээд шүү дээ юм. Харин одоо юм иргэд яг хэрэгжил одоо мод ирж чинь стил ийм За диск гэж юм байхгүй болчлоо. тий. Дэлхийн нийтийн одоо хэвлэлээс гараа авчлаа. Тэгсэн чинь нөгөө фянз чинь бүр диск цаашаа бүр хамгийн анхны нөгөө нэг юм шүү дээ. Пиктрол гэдэг юм дээр явуулсан. тийм шүү дээ. Одоо фянзлууд чинь амар эргэлттэй болсон зав. Бүх хамтлагууд одоо фянзан дээр юм гаргаж байна. Тэг чи өөрт нь ашигтай байхгүй. Одоо юу гэдэг сидин дээр хөвлөд ингээд зарснаас нэг фянзан дээр уус их луу батхгүй шүү дээ. Нэг талд нь 5 нөгөө талд нь 5 юм байна. Тийм үү. Тий, тэгээ 200 мянга нэг фянз. Бид нар чинь сошиал контент хийгээд 3 жил. За одоо ингээл яг анхдагчийн нэг байсан бохоггүй. Одоо нэг юм Монголд нэг юм заа нэг хитгэн байсан юм дөө. Яг үнийг хэлэхдээ баязын байсан, TP Top байсан. За тэгээд алгааны амках эдэр чинь араас орж ирсэн шүү дээ. шүү. Одоо энэ армата мармата чинь бол бүр сүлд байхгүй. Тийм. Тэгээд анхдагч нэг юм 5 юу Месмеризм, YZ, TP Top. Жижиг хин хоёр ч бас орно гэдэг юм. жижиг За яг сошиал юунд давал орохгүй шүү. Орохгүй. Наад чинь шууд нөгөө нэг IPTV юунд нөгөө нэм харуун лаги контент хийгээд ирчихдэг. Тэргээрээ Хоноо сошиал яг нэг юунууд дээр биш. Тэгээд сүүлийн үед одоо бид тэр одоо нэг айхтар тийм бичлэг хийхэ болж байна. Ер нь үгүй тэгээд ер нь жоохон юм нэг одоо нийгэм дээр ичих юм уу одоо тийм жоохон үн цэнгүй чинь дуртай нэг нь хийдэг болчихлоо л доо. Гэхдээ тэнцэнэ байж болгоо тэр чинь хүлээж байгаа залуучууд их байна шүү дээ. Одоо би бол бит хоёр бодчихлоо. Та нэг гоё юм тогооч нартай тийм хошгонсон юм хийгээд өгч тээ. Галтгооны нэг амьдрал өгч тээ. Тэр нутар аюулдаг чинь нэг тийм зөндөл хошгонл байгаа шүү дээ тогооч нар. Яг нь хийж байгаа л да. Тий. Юу бүх сэдвүүд бол гоё юм байдаг л да. Бид шууд хаях биш. Ер нь үл хийж байгаа. Гэтэ нэг жоохон өмнө үл ингээ нэг 7 хоногт бараг 7 гэдэг шиг байга хийдэг байсан. Одоо болохоор яг нэг тэтгэврүүд хүмүүс орон бүтээлч юм чинь жоохон ахих хэрэгтэй гэдэг утгаараа сая ингээд кино хийгээд араас нь одоо ингээд 3 дахь кино хийж байгаа. Бас кино бүтээлрүү чадхаараа ороод тэрүүртэж чадж байгаа дэр ингээ хийж игээд. Тэгээ хажуугаар нь одоо манай лууя дуугаа хийгээд тэрнийхээ тавцаараа нэг уулзтай контент хийгээд байгаа. Тэрнээс Дуугаа дуулаад завгүй болоод. Дуугаа дуулаад мөнгө их олоод Дуугаа ариун зосоо дагаж игсэн чи одоо хийхгүй амар өснөрийг яах вэ бат игсэн явж байна. Гэтэ яг манай нөгөө нэг юу сошиал контентийн одоо нэр маань зогсохгүй нэртэй. Тэгээ бидний нэг юм зарчим баг. Нон-стоп гэсэн үг юм шүү дээ. Тэгээ ерөөсөө зогсохгүй яг айжмаар ингээл те. Ер нь л зогсохгүй. Яг тэр бичлэгний зай холдож болно те. Гэтэ ер нь бол зогсохгүй л юу юм. Тийм миний хувьд бол тэр бол байвал их гоё. Тэр чинь бас ингээд үзэл байж стресстэй нийгэмд ч одоо тим юм чи амар тийм нэмэр болж байгаа. Тэгээ сүүлийн үед чи бас нэг юм болчихдөг юм байна ахаа одоо ингээл нэг жоохон чанартай юм хийчих гээд л бас нэг зөвхөн уцаар ирэхгүй те. Тэгээд тэр маань ингээд сэтгэлд хүрэхгүй те. Бас нэг камераар за бас нэг гайгүй дурантай, гайгүй микрофонтой те. Гайгүй хувц сунартай. Өөр хүний камераар гаргах гоё байгаа те. Бас нэг арай чанарж хаад байна шүү дээ. Бас нэг юм одоо нэг хэдэн жил хийгээд ирэхээр бас нэг юмаа барих гээд даацаа барих гээд идэг юм байна. Тэгээд тэрнээсээ болоод илүү нөгөө өндөр юм руу явах илүү их хөрөнгө хэрэгтэй болно. Тэгэхээр бас илүү их бичлэгээ болно хийж ивэл зүгээр юм шиг байна. Тийм. Ер нь бол тийм. санааг авлаа. Би нэг авдаг хүн те. Авлаа. Одоо виц ингээд эргээд одоо ингээд 2005 6 оны ингээд хоолны төлөвлөгөөтэй хийж байгаа шүү дээ. Тэрийг харангууд бас ямар сонирхол хийж байна гэл. Одоо ингээд одоо энэ байгаа левел дээрээс ч дахиж суралцаад байгаа байхгүй. За ер нь ийм стил нь зүгээр юм байна. За одоо ингээд миний барьдаг стилийг одоо ийм бас улсын стилтэй оруулаад бас гоё юм байна ч гэдэг юм уу. Байнгын л апдейт хийж байгаа байхгүй. Байнгын л угаасаа тоогоочч вэ, жүжигчин ч вэ байнгын л өөрийгөө хөгжүүлж идэг. Одоо юу гэж бодоод байгаа салбар гэж бодоод. Тийм шүү дээ. Хөгшүүлдэггүй. Пенсен дээр гардаггүй тийм салбар гэж бодоод байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр ерөөсөө өөрийгөө байнга одоо шинэ юмар одоо шинэ стил, шинэ төхөөрөмж, шинэ юмар апдейт хийж явах хэрэгтэй. Тэгээ яг зогсчул харин жигэн зогсдог. Мэргэжил хандаад байна да. Тэгэхээр миний бодлоор сүүлийн кино контентууд бол маш залуучууд бол үнэхээр супер болгож чадлаа шүү дээ. Нэг унтсан байсан шүү дээ. Айгу хэцүү. Одоо Монгол кино би яг IPTV-гээр бодлож авах бол хэцүү байсан. Сая сүүлийн 2-3 жил маш гоё өөрчлөгдсөн, хүчтэй болсон. Одоо би бол зоригтой бол үзэж байгаа. Хийц мис. За холтуулгүйтэй маа холтуулсан шүү гэсэн юм байна. Сүүлийн киноны трейлерыг хараад тахад янз юм байгаа шүү дээ. Тий, янз. Хийц мис план. Өөр болж байна. Харин шаад. За төлөө. За ингээ кино ордог юм лөө. Төлөө. Баярлалаа ах та гоё юм. Дүүнэртэй гоё. Бяр нэмж гоё. Ташуур нэмж гоё. Аюулгүй төзөлсөн сайн ингэ. Тэр чи бид тэр чиг тардаг юм уу марддаг юм уу гэдэг. Хардаас тардаг юм уу гэдэг. Тэжсэн чи. Чи одоо дууч мууцныхаа би өөрөө ганцаараа хийх гэж явсан. гинэ.
За ингээ ямар ч сан дүүнэрийг бас ирээд гоё ингээ хөгжилтөө оройн зог байлаа. Сайхан байна. Гоё байна. Тэгээ манай нэг нэвтрүүлгийн нэг юм бяцхан дүрэн байд юм аа. Энэ гоё хоолнууд дээр одоо ингэж бас дарс те. Одоо энэ гоё хэсүүдээр бас манай Titan нэвтрүүлэг дээр бас дэмжиж ажилладаг юм байгууллагуудыг бас жижиг гарын бэлэг байгаа. За энэ бол Leonardo brand-ийн ингээд юм эрхийн бичиг байна. За ингээд энэ Vino Maipo. За ингээд бас гэртээ очиод гоё гэр бүлийнхтэйгээ орой хоолн дээр. Оо за бай. Хэрэглээрээ. Надаа яг гоё юм. Хоёул ханснаа. Нэг тийм хөөхт сэтгэл. Надаа гоё юм ирсэн. Өнгөө хоол идэн, өнгөө бэлэг аавна. Талах гоё юм байна. Өө. Тэгээд одоо энэ одынхан бас энэ ажиллаад юу өшөө улам их гоё. Зөвхөн Монголд биш те дэлхийн давтамд бас энэ од гэдэг нэрийг бас гаргаарай. Тэгээ монголчууд бол үнэхээр хэмэртэй. Ямар ч сан өөрсдөө хичээвэл болохгүй юм байхгүй шүү дээ. Хэдий 3 сая ч гэсэн тэгэл дэлхийн олимпийн алтыг дүүж ин те. Кино урлагт бол дэлхийд гарч ийн те. Тогооч нар ч гэсэн монголчууд дэлхийн одоо юу гэдэг стандарт нь Монголын одоо хоолны хөгжилт бол маш өндөр байдаг. Бас тэгэхээр одоо бас монголчуудын хийж чадахгүй бол хаа газар байхгүй хөө. Ямар ч сан тэгээ та гуравтаа бас энэ жилдээ бас нэлээд одоо юу гэдэг юм ажлууд ч юм бас тэр дэлхийн давтамд гартлаа сайхан яваарай. За манай дүү чинь бас дэлхийн давтамд бас тэмцээнд явах гэж байгаа. Монголын одоо тогоочдын бас 22 оны одоо тэмцээнүүд дээр одоо 1 алт 2 мөнгө авсан бас мундаг залуу байгаа. Тэгээ манай энэ Titan нэвтрүүлэг бас 3 сизнээр энэ мундаг залуучуудыг бас мундаг одоо зочдтойгоо бас хамтдаа ингэж гоё хоолн танилцуулж те. Бас үзэгчтэй бас энэ мундаг тогооч нарыгаа бас танилцуулж ажлын байранд бас танилцуулах тийм зорилготой ихсэн нэвтрүүлэг юм аа. Ингээд та гурыг бас үргэлжлүүлсэн баярлалаа. Дараагийн цаашдын ажилд бас амжилт хүсье. Тэгээ одоо бид нэг камера онтроож ягаад хоолундаа дээд бас үлдсэн виногоо суумаар байна. Тэгээ та бүхэнтэйгээ төр одоо ингээд завсарлаа дараагийн дугаарт 7 хоногт уулзцаая. Баярлалаа. Баярлалаа.